Зохиолч Чадраавлын Лодой дамб. Манай сургуулийн хан. Тууж. 7 дугаар хэсэг. Дахин хэд хоног өнгөрч бид бүр сайжирснаар барахгүй. Бурандгийн бие мэдэгдэхүйц сайжрав. Хошуунаас 2 хүн ирээд сургуулийн байдлыг шалгаж байгааваа. Манай танхимын захирал багш Даалхаа Нимбу багш болох юм уу? Аль болчихсон сурагтай. Одоо мэдэгдэхгүй байна. Бас удахгүй шинэ хувцас тавьж өгөх шинжтэй байна гэх зэрэг сонин зүйлийг эрүүл нөхд минь гэрийн гаднаас ярьж өгөв. Иймд бидэнд ярих юм, шийдвэрлэх асуудал ариун болж зогсолтгүй яриа гэрийн дотор үргэлжилж байдаг байв. Энэ хооронд нэм багш үзэгдсэнгүй гэвч эрүүл хүүхдийн ярианаас үзэхэд сургууль дээр байгаа байв. Бид нар ингэж эдгэж байхад орж ирэхгүй байгаад нь бид ууртай багштай баахан гомдож байлаа. Бас энэ хооронд докторийн бие зүгээр болвоо. Доктор урдах ёсоор орой бүгд манай гэрт орж ирээд сонин сайхан юм ярьж өгдөг ба эрүүл хүүхдэд юм ярьж өгдөг байснаас гадна орос дуу зааж өгдөг байсан билээ. Доктор эмэгтэй хүүхдүүдийн хамт шинэ ирсэн хувцсны заримыг хасч заримд нь товч хадж байгаагаас үзэхэд маргааш нөгөөдрөөс хувцас тавьж өгөх болоод байна гэж эрүүл хүүхдүүд хэлсэн тул бид бушуухан эдгэрч тэр хувцас авч өмсгсөн гэж их л яарч байв. Доктор орж ирээд бурандхийн орон дээр сууж яриагаан эхэлдэг байж билээ. Нэг орой доктор удтал сууж олон зүйлийн сайхын бидэнд ярьж өглөө. Бид нарыг энэ сургуулиан төгсөөд төвд дунд сургуульд орох хэрэгтэй. Дараа нь сэсэрт явж сургуульд суралцаж ихэм бүтээдэг хүмүүс болох хэрэгтэй. Хүн бол мэдхийн төлөө, бүтээхийн төлөө бий болсон зүйл. Хүн гэдэг бахархалтай сонсогдож байна. Хүн гэдэг тушаал шиг сайхан тушаалгүй гэж их зохиолч Горки хэлсэн юм. Та нар хичээж зүтгэж чармаах хэрэгтэй. Амьдралд бэлий юм байхгүй. Цөмийг хүчилж тэмцэж байж олох хэрэгтэй. Чухам түүнд амьд явахын сайхан, амьдралын сайхан оршдгийм гэх зэргээр сайхан зүйлүүдийг ярьж өгөв. Бид ямар мэрэгжилтэй хүн болвол сайхан бэ гэж асуусанд мэрэгжил бүхэн сайхан, ганцхан түүнд үнэн сонирхож, түүнийг эзэмшихийн төлөө зүтгэх хэрэгтэй гэж хариулсан билээ. Тэгээд докторыг гарснаас хойш удалгүй гүн нойронд цохиулан унтцгаав. Нойрон дотор хаалга дуурахад би сэрв. Гэтэл гэрт нэгэн хүн орж ирээд миний орны толгой дээр зогсон амьсгалж байх нь сонсогдов. Хинбэ гэж би бусдыгаа сэрэхгүй тулд аяархан асуув. Би байна хүү минь гэж пад харанхуйн дунд нэгэн хүн сөөнг хоолоогоор шивгэнэн хариулв. Дорж энэ чимээнд сэрж лав ярьлаа. Зуухны дэргэд хяазтай улаан торгон дээлтэй лувсан отч инээмсэглэн зогсож байлаа. За хүүхдүүд минь би сайн болж байна уу гэж лувсан отч асуугаад зуухны хойдох сандал дээр тавтай гэгчин суув. Бид бие сайжирсан тухайгаан ярихад лувсан отч их баярлан нүдээ эргэлдүүлэн инээмсэглээд энэ докторч хандмаа хүн байж магадгүй. Хөрхи аач тустай хүн байна. Хэдэн хүүхдийг минь ингэж эдгэж өгнө гэдэг чинь аач тустай хэрэг гэж хэлээд цааш докторыг олон сайхан үгээр магтав. Дараа нь бидний заримын судсыг барьж үзээд аргагүй эдгэж байна. Харин та нар махгүй хоол идэж байгаа улс бололтой баахан хийдэж байгаа шинж байна. Гэвч доктор лов
идэж байгаа баха гэж инээмсэглэн их хөвгөлтэй хэлв. Бид үнэхээр махгүй боловч амттай хоол идэж байгаагаа ярьсан ба судас барьж үзээд л бидний идэж байгаа хоолыг мэддэг отчийн гарамгай чадлыг бахархан бодож байв. Эдгэрч байгаа болохоор яах вэ гэж хэлээд лувсан отч хаш хөөрхтэй шар тамхиан гаргаж алган дээрээ цохилон байтал нь лувсангүй та надад цай хийж өгөөч гэж батын гуйхад отч хөөргөн буцааж дайланд нь хийгээд хөнгөн шалгамгай босч зуухан дээр байсан тунхуутай цайг авч шалан дээр тавьж угаад аягалж өглөө. Урд өмнө нь шөнө бидэнд цай тавьдгүй байсан юм. Гэтэл өнөөдөр галчгүй оройн цай өгөөд тунхууга цайтай нь мартсан бололтой юм. Бат аяга дүүрэн цайг дорн залгилаад хоосон аяга буцааж өглөө. Хүүхдүүд минь цай уул би хийж өгье гэхэд би гуйж цай хийлгэлээ. Их цангасан байжээ. Сэнжтэй сиян аягаар дүүрэн хүйтэн цайг бараг амьсгайгүй уугаад аягаан буцааж өгөхөд лувсан одч өөдрөө ширтэн юм чагнаж угаад дутуу барьсан тул аяга банзан шалан дээр хангинан унав. Отч аягыг авсангүй түргэн хөдөлж өөдрөө явж байснаа зогсож угаад эрэхт нь бат дахин цай хийж өгөхийг гуйлаа. Бат дахин нэг аяга цай шуналтай гэгч нь залгиллаа. Бус хүүхдүүд гуйж зарим нь хагас аяга цай уулзгаав. Бас би дахин нэг аягыг хийгээд залгилсан боловч дундаас нь өнгөрүүлээд орхисон билээ. Отч миний үлдээсэн цайн дээр дүүргэж хийгээд бидний ярианд сэрэлгүй нам унтж байсан бурандхийг сэрээж "Хүү минь цай уух уу?" гэд өглөө. Бурандаг отчийг ширтэн гайхаж байснаа. "Доктор намайг цай багууж бай гэж хэлсэн. Би уухгүй" гэж хэлээд эвшээж нүдээ нухалснаа хүнжлээ толгой дээгүүрээ нөмөрч цааш харлаа. Лувсан отч бурантагт цай өгөх гэж оролдсон боловч бурантаг уусангүйгээр барахгүй барьж байсан аягтай цайг түлхэж асгав. Лувсан отч өгсөн цайг нь уугаагүйд гомдсон бололтой урамгүй хэсэг зогссноо явж аягтай цайг тунхуу руу нь буцааж хийгээд тунхууг ажиглан харж байснаа. Хүүхдүүд минь хүйтэн цай дэндүү уувал болохгүй. Отчгүй нь асахчихъя гэж хэлээд тунхуутай цайг авч гараад удалгүй орж ирлээ. Данхан буцааж зуухан дээр тавих зуур. "За хүүхдүүд минь түргэн идгээрэй. Би та нарыгаа харахсан гэж санаж тесч ядаад ирсэн юм шүү. Түүнээс докторын ёсонд өвчтөе хүмүүс дээр докторт мэддэхгүй орох ёсгүй. Хүн орж ирснийг мэдвэл докторын сэтгэл зовж магад. Тийм ач тустай хүний сэтгэлийг зовоогоод хэрэггүй. Та нар намайг ирснийг битгий хэлээрэй. За тэгээд хүүхдүүд минь эдгээд манайхаар очоорой. Би та нарт жорууд өгнө" гэж хэлв. Бид лувсан отчин ирсэн тухай хэнд ч хэлэхгүй гэв. Ингээд отч гарч явсанд хөлийн чимээж бидэнд сонсогдсонгүй. Бид лагаан утраасан боловч унталгүй нилээд ярилцав. Дорж хурдан хар морин наадамд унж уралдаж байсан ба уралдах тухай ярьсанд бат эцэг нь эргцэн наадмын морь унуулах тухай ам өгснийг яриад урд өмнө хэдэн жил их баг наадамд морь унж байсан биднээс сургамж авлаа. "Миний хээр үрээ энэ жил соёолон болно. Даагнаасаа эхлээд урдаа юм гიშгүүлээгүй юм шүү. Би энэ 100 түүнийгээ унаад наадам төрүүлэх бүхэндээ доктор ихчгаа далхааны буу багштай загтал бичнэ. Намар сургууль дээр ирээд та нарт яаж уралдснаа ярина. Торчоо. Олон морь ирэхэд хаана гарвал дээр байдгийм" гэж бат дууга өндөр нам болгож баясгалантай ярихад "Дундыг барьж салхины дээд талд гарвал сайн байдгийм. Ер нь тэгээд морь мэдэн дээ. Гараа сайтай нөөц муутай морийг гараан дээр гаргаж авбал сайн байдгийм.
Холч морийг бол салхины дээд талд нь ч хамаагүй. Тэгээд бас газрын хол ойрыг бодох хэрэгтэй. Ер нь нудрахтай сайн моринд гиндэж морио тэлүүлчихгүйг л хичээх хэрэгтэй юм шүү гэж алгуураар үгээ эвлүүлэн бодож ярина. За тэгээд би хээр үрээгийн салхины дээд талд нь дунд хэрийг нь бариад гаргана. Гэхдээ хүүхэд морины минь хоншоор дундуур цохиул яах вүлээ гэд бат инэв. Хариуд нь морины хондлоо руу нь цохихгүй юу гэж дорж ихэмсгээр зөвлөж хэлв. Дараа нь дорж уянгалуулан сайхан гeenголж бидний сэтгэлийг ихэд хөдөлгөв. Бид бас хурдан морь унаж байсан туршлагаасаа ярьж эхлэв. Нодон жил манай аав Тоомсог гэж их том биетэй гоо сайхан морь бий гэж ярьсан. Та нар тэр Тоомсгийг үзсэн үү гэж бат биднээс асуусанд. Би үзээгүй л дээ. Харин манай цэрэгт байсан ах Тоомсог үзсэн гэсэн. Том гэдэг нь их эрээ майхан шиг, сайхан гэдэг нь зурсан юм шиг байдаг гинвлээ. Харин хурдаар барагтай юм гэдэг шүү гэж дорж хэлв. Хурдаар барагтай юм гэж аав бас ярьсан. Тоомсог шиг том сайхан мөртөө манай хээр үрээ шиг хурдан морьтой болволч мундага. Гэхдээ хурдан морь хийдэг эрдэм байдаг болов уу? Би тэгвэл тийм эрдэм сураад шуундаж гүйцэгдэхгүй хурдан морь хийх юмсан. Тэгвэл та нар бата надад нэг азарга гэдэл гойх байх та гэж бат өндийн сууж угаад их л хөгжилтэй хэлэхэд нисдэг дээр хийжигдэг эрдэм байхад морь хийжигдэг эрдэмч энүүхэнд байгаа дөө гэж дорж хэлв. Маргааш Далхааны буу багш доктор хоёрын нэгнээс асуугаад л тийм эрдэм байдаггүйг нь амархан мэдээд авъя гэж чулуун хэллээ. Үүр цайж гэрийн нүхээр гэрэл нэвтрэхэд бид чимээгүй болж унтацгаав. Нар гарахын үеэр сэрхэд минь батын өөхлөн яргалах дуу доржийн сандран түргэн ярих дуутай хослон сонсогдож байв. Доктор минь намайг хагалахад би татгалзахгүй гэж батын хэлэх нь бүдэг бадаг сонсогдов. Хагалж болохгүй хүү минь зүгээр гэж Далхааны буу багшийн хэлэх нь надад бас сонсогдов. Би юу болж байгааг харах гээд хөдлөх гэсэн чинь чадсангүй. Би минь жигтэйхэн муудажээ. Бүх мөч хөшөөд гэз минь дэлбэрэх гэж байгаа юм шиг болон амьсгаа давхцаж нүд ирээлжлэн хүмүүсийн ярих нь заримдаа үг үгээр тод сонсогдож заримдаа үргэлжлэн дүнгнэж сонсогдсон байв. Үе ухаан балартаж гэр минь анхандаа аажим эргэлдэж байснаа сүүлдээ сэнс шиг түргэн эргэлдэж эхлэв. Би орныхоо хажууны ирэмгнээс барьж авлаа. Маш их хар юм улам бүр ойртсоор дээрээс минь дараад авах шиг болоод би цааш юу болсныг мэдсэнгүй. Тэгээд хэдэн цаг болсныг бүү мэд. Хэд хонсныг ч бүү мэд. Нэг мэдхэд олон хүн дэргэд минь шуугалдан ярилцж байв. Тэдний яриаг ойлгосонгүй. Зөвхөн чихэнд минь үргэлжлэн шуугсан чимээл сонсогдож байв. Магна дээр минь ямар нэгэн бүлээхэн зөөлхөн гар алгаараа дараад байгааг мэдэв. Тэр бүлээхэн зөөлөн гар ээжийн минь гар мэт санагдахад ээж минь өнгөрсөн өвөл намайг эргэж ирээд явхдаа муу хүү минь яах вэ? Томол хүн болж дээ. Ээж нь хавар сургууль тарахаас өмнөхөн хонгор морийг нь хөтлөөд ирнэ. Миний хүү номоо сайн үзэж олон нөхдөйгөө эвтэй байгаарай. Багшийнхаа үгэнд сайн орж угаарай.
Тэр ням гүнжтэй. Урд нэг харгас зэрлэг хүн байсан юм. Юугаал мэдээ бач. Харин надах жаал хүүч нь яггүй сайн хүн бололтой шүү. Гэд толгойг минь элгэндээ тэрч магнаг минь ээлж байсан бодогдоод би уйлж гараа хөдлгөн аяархан гэгч нь атгаж аваад зүрхэн дээр тавьж нүдэн анив. Тэр гарыг чанга атгаж зүрхэндээ шахан наах тусам ээжийн минь гар гэдэг нь эргэлзээгүй мэт санагдсан тул алгуураар нүдэн нээж дамжуулан харвал тэр бүлээхэн зөөлхөн гарвал докторийн гар байж билээ. Жаргал гэрэлтэж хайр оволдсон хоёр тунгалаг цэнхэрнүүд нь намайг цавчлгүй ширтэж байв. Энэ мэлтэлдсэн сайхан цэнхэрнүүдний гүнд ядралын буюу завинлын туяа тодорхой байх нь надад харагдсан билээ. Ингээд доктор инээмсэглэх мэт болсноо гүнээр санаалдаад алгуур босч дэргэдээс минь явхад би толгоогоо хөдөлгөн хойноос нь харвал нуруунч гэсэн алхаж гიშгэж байгаа намбанч гэсэн миний ихтэй ялгах юмгүй санагдаад би ээж минь гэж өөртөө шивгэнэн хэлв. Доктор зогсож байгаа далхааны буу багшийн дэргэд очиод өөрөөсөө цагаан алчуур гаргаж нүдээ харчлаа. Далхааны буу багшийг харахад ядарсан нүдэнд нь баясгалангийн туяаж үгүй болоод харин нулимсан цайвартан хацрын дагаж туслаар урсч байв. Хүүхдүүдийн ихэр татан уйлах дуу бас над сонсогдов. Тэднийг гарсны хойно бид саяхан шиг л хээр үрээгийн унж очсон наадан бүхэндээ төрүүлэх тухай хөгжин ярьж байсан Батын ор хоосон болсныг харлаа. Бат хаачив гэж миний асуусанд чулуун үхчихсэн гэж эвлүүлж ядан хэлв. Талигаж болчихсон гэж бурамтаг маш сулхан дуугарав. Би бүтэн хагас өдөр ухаангүй байсан ба доктор далхааны буу багш хоёр дэргэдээс минь салаагүй бас бусд хүүхэд цөм бөөлжих ухаан алдах зэргээр сандраасан. Гэвч доктор заримд нь эм өгөх, заримд нь амд нь эрзийн хоолоо хийж эмнэх, заримд нь тариа хийх, заримд нь сүйд сутгаж өгөх зэргээр эмчилж угаад Батаас бусдын амийг аварсан гэдгийг хойно мэдсэн билээ. Харин Бат үхсэн гэдгийг сонсоод би юу ч дуугарч чадсангүй уйлав. Бид цөм уйлсан билээ. Бурамтаг бүр өндөөж суугаад Батын орыг харан уйлж байв. Бас нэг нөхөр минь. Тэгтээ хамгийн хөнгөн байсан Бат үхчихсэн. Тэр бас л балдан шиг буцаж ирэхгүй болсон. Бид түүнээс үрд хагдсан гэж бодоход нулимс минь нэхмэл эдийн утасны үзүүрээр татан хөвөрч байгаа юм шиг л үргэлжлэн урсч байв. Нөгөө үхэл гэдэг айхтар үг сэтгэлд эргэлдэн орж ирэх болов. Лувсан отч эмнээд ч үгсэн. Бас докторч эмнээд дийлсэнгүй гэж бодогдов. Гэвч энэ удаа үхэл гэдэг аюулт зүйл сэтгэлд минь удаан тогтож чадсангүй. Хэдэн өдрийн дараа бид цөм сайжирч бүр босч явдаг болсноор барахгүй доктор гадагш гарахыг зөвшөөрсөн билээ. Сар шахам оронд хадагдаж, өвчнөд баригдаж, гэрт хөвтөөд эрүүл нөхдөйгөн уулзах гэдэг ямар сайхан хэрэг байсан билээ. Энэ сайхан уулзалтыг миний үзэг бичиж чадамгүй зүйл билээ. Амьдралын сайхан уулзалттай байдаг ажээ гэж санагдаж байсан юм.
Нэгэн өдөр бид гэрийнхээ хаяанд суугаад нарлаж сэтгэлийн доторх аль сайхан бүхнээ ярилцаж байв. Тэр өдрийн сайхан байсан гэдэг нь халуун биш боловч бүлээхэн нар жигнэн шарж таалбүрээс ногооны үнэр анхлан хамар цоргиж шинэхэн ногоогоор хучигдсан газрын ойрхон ногоон хилэн дэвссэн юм шиг харагдаад өмнөх хөндий цэнхэр зэрэглээ тунгалаг усны урсгал шиг ирвэлзэж байлаа. Тэртээ зүүн уулын арын мод жигдрэн ногоорч нэг ч үлгүй тэнгэртээ нийлсэн нь хээгүй хөх магнагийг ногоон хамбаар эмдсэн юм шиг харагдаж байв. Алст донгодож байгаа хөхөөний дуу бидэнд эдгэрсний мэндийг хүргэж байгаа юм шиг зөөлхөн хөгөөр давтан сонсогдож байлаа. Өмнөх хөндийд бэлжсэн олон мал зэрэглээнд өндөр нам болон харагдах нь бидний олон өдрийн турш догдолсон сэтгэлийн цохилтыг ийм байсан гэж бидэнд үзүүлэх гэж байгаа мэт харагдав. ертөнцийг ийм сайхан байхын урд өмнө би хизээж харж ажиглаж байгаагүй юм шиг надад бодогдож байв. Захирал минь бас эмчгүй гэж нэг хүүхэд хашгиран хэлэхэд бид харвал сургуулийн баруун талаар морьтой хоёр хүн буу хөндлөн бариад ловсон отч ням захирал хоёрыг туугаад явж байв. Ууртай багш өмнө нь ловсон отч хойно явах өгөөд тэр хоёр огт дуугүй толгоогоо унжуулан явлаа. Захирлын бүс чирэгдэж явсны дээр нь отч гიშгсэн ууртай багш зогтолсон эргэсэнд ловсон отч айсан бололтой гэдрэг болов. Захирал ловсон отч руу шүдээ зуун муухай харж нэгэн үг хэлэх шиг болов. Гэвч тэр үгэнд бидэнд ёр сонсогдсонгүй. Би эргэж ловсон отчийн гэр рүү харвал хоёр гэрийн бараандсан байрнаас өөр юм харагдсангүй бөгөөд тэртээ өндөр хогийн цаадах хийдч харагдсангүй. Харин олон яндангаас гарсан утаа өтгөн хар манан болон суунаглаж манаран байв. Бид босоод алслан олдж байгаа захирал отч хоёрын хойноос харжээ байтал санаа муут яван хатна сарсан баг байхаа наранд хатна гэгчээр баригдаад явж байгааг нь харж байна уу гэж бидний хажууд ирсэн далхааны буу багш хэлэхэд нүднээс нь занал хорслын гал бутран гарах шиг болж билээ. Баригдсан гинэ гэж нэг хүүхэд гайхан асуухад та нарт хор өгснөөс баригдсан гэж далхааны буу багш хэлээд хичээлийн гэр рүү харснаа. Та нар тэр зөвлөлтийн ажт хүн байгаагүй бол олон хүчин ер нь цөм өгөх байсан гэд бидэн өөд инээмсэглэн ирж яваа докторыг заав. Та нарт хор өгснөөс баригдсан гэж далхааны буу багшийн хэлэхэд ловсонгийн аяглан өгч байсан цай түүний сэтгэл зурсан оньгор нүд бэлцгэр ягаан хуруун санагдаж батын хоосон ор харагдах шиг болов. Хүнд инээж угаад хор өгдөг амьтан энэ сайхан ертөнцийг бузралж байдаг ажээ. Тийм амьтны нэр нь хяазтай торгон дээл өмссөн гэлэн санваарт отож лам байж шүү гэж бодоход сэтгэлийн гүнээс минь хизээч гарч байгаагүй занал ориглон гарч биднараас улам бүр холдож байгаа ловсон отчийн хойноос нулимсанд нөхөд минь бас л нулимсан юмсан. Докторыг бид нар нягт хүрээлж аваад хэсэг харж зогсов. Энэ орс эмэгтэй бол хаанаас нь яаж харсан ч өөгүй бөгөөд чухамхүү сайн сайхан бүхний хуримтлал байв. Алтан шар ус нь наранд гялалзан туяарч байх нь жаргалын төмөн туяаг зүг бүхэндээ цацруулж байгаа юм шиг харагдаад шулуун хамрын угт инээмсэглэн эргэлдэж байгаа цээлхэн сайхан хоёр цэнхэр нүдэнд нь муу санаа, муу явдлын зайч үгүй мэт бодогдов.
Би үүнээс хойш эдийн сайхан гаднаа хүний сайхан дотроосоо гэрэлтдэг бөгөөд сайхан хүн гэдэг бол ариун сэтгэлээр гэрэлтсэн хүнийг хэлдэг юм гэж боддог болсон билээ. Гадна нь хичнээн гялалзавч дотор нь бохир бол өнөө эс боловч маргааш бүхвийн бохир буртгийн шингэл болон харагддаг юм. Докторийн сайхан бол дотроо байсан бөгөөд хоног өнгөрөх тутам тэр нь гэрэлтэж бидэнд сайн сайхны шингэл болон харагдсан билээ. Доктор галын гэр рүү явхад нь бид түүний хойноос хөдлөлгүй гөлрөн байтал ийм сайхан хүн гэж байдгаа хэмээн чулуун цээжнийхээ гүнээс амьсгаатай хамт гарсан дуугаар хэлэхэд тэглгүй яхав Ленин багшийн охин юм чинь гэж боронтог хэн бүхэнд тодорхой зүйлийг давтан хэлж байгаа юм шиг ажиггүй хэлв. Үргэлжлэл бий.